Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлөх нь энэхүү бичлэгийг сонсонгоо та гүн тайвширлыг мэдрээд хэвлийгээрээ гүнзгий амьсгал аваад амьсгалаа гаргаарай. Амьсгал авах үед амьсгал гаргах үед таны бие суларч тайвшран байгааг мэдрээрэй. Өнгөрсөнд болсон зүйлийг эргэж дурсах нь буруу зүйл биш. Ялангуяа бид хаанаас ирснээ санах, өнгөрсөнд бидний амьдралд юу тохиолдсон бүхий л үйл явдлуудыг эргэн дурсахдаа өөрчлөх гэж хичээлгүй. Зүгээр л байгаагаар нь хүлээн авч хүндэтгэх үед сайхан байсан ч хүнд байсан ч бүх үйл явдлууд биднийг өнөөдрийн дүр төрхийг бий болгоход тусалсан гэдгийг санаарай. Өнөөдрийн намайг бий болгосон шүү дээ. Гэхдээ эргэн дурсна гэдэг нь буцаж арагшаа ухрахтай адилгүй. Бид заримдаа өнгөрснийг өөрчлөх гэж хэд их хичээдэг. Өнгөрсөнд амьдрах эсвэл хэрвээ би тэгсэн бол гэж бодоход бидний бие, сэтгэл, сүнс зөрчилдөж амар тайван байдлаа алддаг, тэнцвэрээ алддаг. Иймд та энэ мөчөд энэхүү тайвширлын залбирлыг сонсоод өөрийнхөө амьдралын өнгөрсөнд хүндэтгэл үзүүлье. Гарын алгаа зүрх рүүгээ ойртуулж нүдэн анин, толгоогоо бүхийлгэн Бурхны оршихуйг мэдэрч өөрийнхөө амьдралын түүхийг хүндэтгэн дурсъя. Таны төгс биш байж болно, санаа зовлтгүй. Төгс амьдралын түүхтэй хүн гэж байхгүй. Гэхдээ энэ түүх бол зөвхөн таних бөгөөд дахин давтагдшгүй өвөрмөц. Амьдралын даваа бүрийг даван туулж энэ бэрхшээл дундуур туулах мөч бүрийг та мэдрээд эргэн дурсаарай. Энэ мөч бүр таныг өнөөдрийн бий болгосон шүү дээ. Өнгөрснийг өөрчлөх хүслээс татгалзаж өнгөрсөнд болсон бүх зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Яг одоо та амьд байгаагаа мэдэр амьсгалж байгаадаа талархаарай. Таны амьсгал одоо ч гэсэн оршиж байна. Та зүгээр л амьсгалж байгаагаараа л үнцэнтэй байхын тулд юу ч нотлох шаардлагагүй шүү дээ. Уг чанартаа та үнцэнтэй гэдгээ өөрөө мэднэ. Ийхүү гүнзгий амьсгал аван дахин нэг удаа өөрийнхөөрөө чөлөөтэй нэг амьсгалаарай. Нүдэн анин, толгоогоо өргөж, мөрөө суллаж, нуруугаа тэгшлэн гүнзгий амьсгаа ав. Бурхан таныг ямар их хайрлтыг санаад гүнзгий амьсгал авч амьсгалаа гаргаарай. Амьсгал гаргах үед таны бүх бие суларч тайвшран байна. Яарах хэрэггүй. Та энд яг одоо бат бөх тогтвортой гоор Бурхны оршихуйд байна. Та энд аюулгүй байна. Өнөөдөр та ухрахгүй, харин урагшаа алхахад бэлдэж байна. Танд урагшаа алхах нь гэдэг нь юу гэсэн үг вэ? Та урагшаа алхахын тулд юуг орхих хэрэгтэй вэ? Бас та юуг эхлүүлэх ёстой вэ? Шинэ бизнес үү?
шинэ надал явдал уу? Аль эсвэл хин нэгнээс уучлалт гуйх уу? Эсвэл та хин нэгнийг уучлах уу? Урагшлах эхний алхам нь амьсгал. Амьсгал бол биднийг хөдөлгөөнд оруулдаг, амьдралыг бэлгэлдэг. Амьсгал ба сүнс гэдэг нь грекээр еврей хэлэнд нэг л утгатай байдаг. Руах гэж грекээр хэлдэг. Еврейд руах гэж хэлдэг. Грекээр пневма гэдэг. Тийм ээ, та яг одоо амьсгалаа мэдэрч байна. Амьсгалаа бүрэн ав. Та амьсгалаа авах үед мөн та Бурхны оршихуйд Бурхны сүнсээр дүүрч байгаагаа мэдэр. Яаралгүй, тайвнаар урагшил. Яарах хэрэггүй. Бурхан таныг хаашаа дуудана, тэр зүгт нь итгэлтэй алах. Мод хүртэл салхинд найгах боловч та бат бөх суурилсан бол уян хатан байх болно. Үндсээ гүнзгий бэхлээд өөрийн үндсээ Бурхан дотор гүнзгийгээр бэхэлж салхитай хамт бүжиглэх чадвартай байгаарай. Салхи бол энэ амьдралд байх түр зүрийн бэрхшээл, зовлонгууд, сорилтууд юм. Энэ салхийг та мэдрэхтэй салхиын аясаар уян хатнаар бүжиглээрэй. Та хэрхэн урагшлахыг хүсэж байна? Эхлээд та амьсгал, тэгээд итэг, Бурханд итэг, тэгээд ихэл. Хэрв та нэг өдөр зогсмоор санагдвал, магадгүй хаашаа явах замаа алдвал зүгээр л та сандрах хэрэггүй. Дахин амьсгалаа аваарай. Дахин амьсгалж, дахин Бурханд итэг. Тэгээд та дахин хэлэхэд л болно шүү дээ. Үүнийг та дахин хийхэд л болно. Та ганцаараа биш. Бид бүгдээрээ хамтдаа урагшилж байна. Гүнзгий амьсгал аваад удаанаар амьсгалаа тайван гаргаарай. Бурхан тантай хамт хаа явсан газартай нь таны хамт байгаа гэдгийг санаарай. Амен.